Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээ 1950-ад оны Mercedes-Benz-ийн танхимд ороод ирлээ. За энэ улаан бол 1952 онд үйлдвэрлэсэн Mercedes-Benz 300 гэдэг загвар. Анхны E-классын анхны загвар юм шиг байна. За энэ ногоон бол 1954 оны загвар. За энэ ногооныг бол 1954 онд үйлдвэрлээд 58 оны Бельгийн Брюсселийн Экспо дээр танилцуулсан юм байна. Брюсселд болсон дэлхийн Экспо дээр танилцуулагдсан машин юм байна. За энэ бол 175 км/цагийн хурдтай 6 цилиндртэй ийм машин. Моторын багтаамж 3000. За энэ ч одоо нэг Бэтменийн машины анхны загвар 300 SL гэдэг загвар. Хамгийн анхных. За энэ 50-ад оных л багтаа бол. Энэ оранж чи яасан гоё тэргүй. За энэ 1962 оны Mercedes-Benz 300 гэдэг машин байна. 6 цилиндртэй, моторын багтаамж 2996. 250 км/цагийн хурдтай болчихлоо шүү дээ. 62 он болсон чи энэ бүр хамгийн хурд нь энэ юм биш. Оо цагт 250. 1955 оны загвар. За бүр цагт 290 км/цагийн хурдтай 8 цилиндртэй. Одоо гэхээр бол V8 загвар байна. Седан. Ингээд арчаал байж идэв шүү дээ тэр чинь ингээд. За нөгөө дээшээ хаалганы онгоод энэ бол 1955 оны загвар 6 цилиндртэй 250 км/цагийн хурдтай. Ер нь эндээс их хурдан болсон юм байна. Энэ 290 болсон юм шүү дээ. Километр хурдан энэ сар Хэдэн оноос вэ? энэ чинь 62 оных 290 км/цаг. Оо ямар амар 290 гэдэг чи одоо нэг шиг орчин үеийн Porsche чинь 350 мавтай байгаа шүү дээ. Хамгийн бараг лагнд баг тий. Энэ 250 км/цаг. Жинхэнэ нэг хурдалж эхэлжсэн үеийн юмнууд байна. Тийм байна тий. Энэ дотор талын тэр арьсан салаан малааны дизайн юмнууд нь бас ингээл улаан малаан өнгөгөл одооний нөө G-класс Тансаг загвар. гой тансаг Майбахууд дэдэг шүү дээ. Бас нилээ дээрээс энийг хийжсэн байх шүү. Одоо бид нар чинь 6 дахь танхимд орж ирж байгаа. Энэ бол маш их үзэх юмтай тий. Бүр оноор ингээд бүр 10 жилийн циклээр ингээд дэлгээд үзүүлсэн. Тийм байна. Тэгээ ирчүүд гэлтгүү эмхтэй хүмүүс хүртэл битүү байна шүү дээ. Бензин үзнэ гэдэг. Өнөөдөр яаж яхад амралтын өдөр байна тий. Энэ германчууд нь хүртэл айгүй их байна. Гадаадын жуулчд бас их явж байна. Дэлхийд ерөөсө цорын ганц байгаа музей юм биш. Энэ музейд байгаа энэ машинууд бол ерөөсө тий хаач байхгүй машинууд юм биш. Оо за зөвхөн энд л байгаа юм байна тий. Энд л байгаа. Гэхдээ яг ганц нэгээрээ бол байгаа гэж байгаа байхгүй. Яг ингэж цуглууснараа бөөндөө ингэж бол дэлхийд хаач байхгүй юм байна. Тийх баха. Тэрүүгээр онцлогтой. Дараагийн цувралууд нь ингээд явж байна. 63 оноос 67 онд үйлдвэрлэж ирсэн купе загварын 200 км/цагийн хурдыг бас үзүүлдэг байсан биш юм биш үү? Бас өндөр биш үү те? Өвгөн бензин өмнөх загвар байна да. Энд чи одоо тусгай зориултын Mercedes баг шиг байна энэ. 300 Volkswagen гинэ. Энэ нэг оршуулгын явдалд хэрэгэлдэг байсан юм шүү те? Тийм шиг үү. Ямар сони миний BMW шиг харагдаж байгаа зуртлаасаа гэрлэн өвгөн бензиний маань жоохон түрүү үеийн загвар байна. 80 оны. Монголд анх орж иржсэн 190 байхад байна. Тэс та монголчуудын жинхэнэ ундаг байсан. Манай ах бас Германаас орж ирэл
жоохон хөхт бас тэ нөгөөдөгт нь сууж яваал хулгаагаар унаад тэ бөжигнүүлдэг гэж. Одоо ингээл хараа. Сүйд рүүгээ болоод ирэнгүүт 80-аад оноос эхлээд ирэнгүүт өрөөл нь ингээ зөв болчихж байгааз. Энэ чи ингэсэн байлээ бэк. Эхлээд энэ машины хөгжил яваад ирэнгүүт их машинтай болгоод машинууд замбрааг яваад мөргөлдөөд аваар устгаад ирэнгүүт за дөрөв зохиоё. Нэг талтаа бүгдөө жолоогоо энэ талтаа, дохоогоо энэ талтаа. Ингэж дохоо дөрмөө зохиож иж явахгүй. Бид нар чи дөрөнгөө нэг хэсэг явсан шүү дээ. Яг тэр үе явахгүй юу? Зэрэг. Тэр үедээ буруу байсан байна. За энэ 91 оны Mercedes-Benz 500 SL мотор 500 мотортой. Моторын багтаамж бол 4973 буюу бараг 500 гэсэн үг л дээ. Тэгээд 1991 онд үйлдвэрлэсэн 250 км цагийн урттай Английн Дайна гүнжийн унжээсэн машин байна. Яг энэ загварыг унжээсэн биш. Яг энэ өнгийг унжээсэн юм байна тий. Байгач остох тогтол бенз тоссон шүү дээ. За G-класс 230. За 1980 оны G-класс. За энэ бол нэг төрийн тэргүүн энтрийн унжээсэн ийм машин тий. тэр Ромын пап юм. Тийм мөн. Энэ Ромын пап унжээсэн. Ватиканд Ватиканд явж исэн. Цагаан сувдан цагаан өнгөтэй. энэ үеэс хадлах их гардаг байсан гэдэг юм шиг. Тий. Бууны Сум өтөрдгөө байд. шилтэй. Бас амар байгаа шүү. Энд Ромын пап суугаад ард нь 2 юм уу 3 хамгаалагч суудаг гэсэн юм байна. Тийм бол хойно 3 хүн суудaltaа. Обууд нь алтаа болоо. Алтаа бол. 1980 оны загвар. Гой загвар юм аа. За тэгээд ер нь энэ хурцаа ийм юм байна. Ер нь энэ Mercedes бензин түүх бол за энэ бол алдарт жүжигчин Nicolas Cage-ийн унжсэн 2009 онд унжсэн машин. За энэ бол гэхдээ 1992 оны Benz 102 E-класс. Бас ийм Nicolas Cage чинь ийм хуучны бензийг цуглуулд юм ба штэ урцаа. Тэгэд хаасан бүр 2009 онд бараг энэ 10 хэдэн жил хуучин энэ машиныг унжсэн байгаа байхгүй. 17 жил хуучин машиныг унжсэн. Гоё. Тий. Бас унжид Тийм шүү дээ. зөндөө шүү дээ. Тий. Яг энэ. Найс нэг 2001 оны G-класс байсан шүү дээ. Минэс мэдэндээ. За 2015 он. 2015 оны загвар. За энэ хин гэдэг одынхын загвар. Зурсан юм шүү. Ингэж зурсан. Гаргадаг хүн дээр зурж ирсэн юм. Тийм байна. Хайр машин тоглоо хийсэн шүү дээ. Зүг зүгээр байсан машиныг. Зүгээр машин тоглож хаяад музейн тавьчих. Хогночээ. Одоо энэ танхим бол 1892 он Daimler Motors. Энэ чинь Мароккийн хаан унжсэн юм шүү дээ. Энийг Мароккийн хаан Моуле Хасан гэдэг юм. Мароккийн султан юм байна л да. Унжсэн юм байна. 1892 он Daimler Motor. Ер нь бол ийм юм байна урцаа. Энэ хараа 1926 оноос өмнө болохоор энэ машиныг Daimler гэж нэрлэжсэн байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ эдгэр чинь 1926 онд эдгэр чинь нийлээд бүгдээрээ нийлээд дундаа Mercedes-Benz гэдэг нэртэй болчихж байгаа байхгүй. Тэрнээс өмнөх юунууд нь болохоор зарим нь Karl Benz, Daimler гэдэг ингэ явж ирсэн. За 1932 оны Mercedes-Benz 770 гэдэг загвар энэ биш үү? Бүр түүхэнд байгаагүй хамгийн том мотортой юм байна. Яг тэгэхээр моторын багтаамж 7655. Одоо орчин үе тийм мотор байхгүй шүү дээ. Тий. Тэгэд 150 км/цагийн хурдлана. Тэгэхээр энэ бол ерөөсөө бүр бүх цаг үеийн хамгийн том мотортой загвар. Энэ дээр Karl Benz-ийн зураг байна. За энэ лимузин байна хараа. За энэ бол бас нэгэн том мотортой 6300 буюу 63 биш дээ одоо гэхээр бол. Одоо гэхээр тийм Mercedes-Benz Pullman гэдэг загвар юм байна. Stat лимузин. V8 буюу те 8 цилиндртэй. Энэ машины ганц дутагдaltaй тал нь толон дараад аягүй хэцүү толон жижиг. Лагсталаа гэсэн. Толноос маш жижиг. Маш жижиг байгаа юм. Ингээд толон аягүй жижиг харагдаж байна. Тэгээд би тэгж аягүй дутагдaltaй тал нь унжсэн юм шиг ярьж байна. 65 оны лимузин. Окей. За энэ улааныг танилцуулъя. 1935 оны Mercedes-Benz 770. За нөгөө нэг агуу том мотортой буюу 7655 мотортой 8 цилиндртэй. За энэ машиныг 1926 онд Японы Kaiser Hirohito гэдэг хүн унжсэн байна. Японы хаан те? Японы эзэн хаан Kaiser Hirohito унжсэн юм тансаг зэрэглэлийн. Японы эзэн хаан гэж байгаа байхгүй. Тий. Kaiser тийм байна. Германаас. Японы эзэн хаан
Хирохитогийн унжсэн. Хаалган дээр юм алтан юм үү? Алтан тэмдэг мэмдэгтэй. Вау. За ингээд бидний ард одоо Mercedes-Benz маш олон загварууд байна. Бид нар баг 40-50 загвараар ингээд тайлбарлаад үзээд явчлаа. За бид нар харж байгаа энэ урт автобус бол 1974 оны дэлхийн цомд зориулж Mercedes-Benz-ийн үйлдвэр Германы хөлбөмбөгийн шигшээ баг зориулж хийсэн ийм гайхамшигт автобус байна. Яг тухайн үед ерөөсөө яг байснараа энэ давчраа тавьчихсан юм байна. Тэгээ хөлбөмбөгийн шигшээ баг нь тэр жигтэй энэ 1974 оны хөлбөмбөгийн дэлхийн аврагт одоо энэ автобусаараа суугаад явж исэн юм түүхтэй юм байна. За тэгээ Mercedes-Benz гэж энэ нэг гайхамшигтай хүн төрөлхтний нэгдүгээр хэрэгцээ гэхээсээ илүү технологитой хэрэгцээ, хүн төрөлхтний нээлт, ололт, амжилт, уналт бүх юм нь л түүх баг шиг байна да. Германы ард түмний одоо ганц бахархал мундаг одоо ийм бүтээн байгуулалтын музейгээр та бүхнийг аялуулж байна. За дараагийн танхим руу орцгоё. За сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн Mercedes-Benz-ийн танхимд ороод ирлээ. 2017 онд үйлдвэрлэсэн бензин цагт 300 км/цаг хурдлах хурдтай ийм автомашин байна. За энэ бол гэхдээ юу юм бэ? Бензин мөртлөөсөө моторын багтаамж нь одоо 600 кв гэдэг чи одоо хэд гэсэн үг юм болоо. За тийм мотортой юм байна. 600 кв гэдэг. Kiwi гэсэн. За стопот тэр гоёмсог юм аа. Эндээ нэг юм байна. EQ power. А энэ чи бас цахилгаан юм байна шүү дээ. EQ power гэсэн. Хослолмол юм байна. Одоо арай 2010 өдрөг ороод ирлээ. AMG гэж бол тансаг зэрэглэлийн машинд тавьдаг. Тэгээ Mercedes-Benz-ийн үйлдвэр бол 2016 оноос хойш цахилгаан машин гаргаж эхэлсэн байгаа. За тэр улаан бол цахилгаан хослолмол загвар юм байна. За энэ бол 2012 онд Mercedes-Benz хамгийн анх гаргасан анхны цахилгаан машин. Купе загварын ийм машин байна. За энэ машины хурд нь бол 250 км/цагийн хурдтай 100% батарей машин биш үү? Ерөөсөө 2 үний суудалтай купе загварын гэх юм уу да. Одоо 2012 онд хамгийн анхны цахилгаан машина олон нийтэд танилцуулж ирсэн байна. Гоё машин биш үү? Цагаан. Манай монголчууд бидний ичнээ танил болсон 1999 оны SLK 320 гээд монголчууд нүдэн бенз гэдгээр айгүй мэддэг те. Бас амар бүх машин байдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн ингээл гадуур унцсан явж байдаг айгүй гоё харагддаг. Маш гоё загварын Mercedes байгаа. Энэ бол яг хуу купе загварынх нь байна. Манайхан бол ийм гоё 2-4 алхтай те. Тэрийг айгүй нийтлэг ундаг байсан шүү дээ. За манай монголчуудын ундаг байсан нүдэн бенз ч одоо энэ бас л домог машин шүү дээ. Ваа гайхалтай. Өөрийнхөө өстой гоё нэг ийм обор тавьчихараа айгүй гоё харагдчих марагдал те. За энэ мөн Mercedes-ийн бас 2000 оны тансаг зэрэглэлтэй бас орж исэн баха тухай үед. SL 500 купе загварын. Энэ бүр 190 байна. Бүр ингээд тоногдсон спорт болгоцсон ингээд Mercedes-Benz 102 гэдэг машин байна. За тэнд E500 гинэ. Энийг арай бандгар бензгээл тэгдэг байлаа шүү дээ те. CLR. За энэ купе загварын McLaren гинэ. 2007 оны машин байна. Янзын гоё 7 онд хийдстэй дэндүү гоё загвартай машин хийжсэн биш үү. За одоо манайхан бас ном бенз гэл нэрлэдэг байсан тийм Mercedes байна. CLC 350. За ингээд нүдэн бенз купе загварын те машин байна. За энэ компрессор гэдэл байдаг шүү дээ. 230 97 оны загвар амар те. Mercedes-Benz ба бусад машин гэж байгаа шүү дээ. Харин тий. Монголчуудын хэлэх юм байна шүү дээ. Тий. Benz ба бусад машин гэдэг те. Гоё маа. Оныг ивэл Benz, уралдыг ивэл BMW гэл. Манайхан ч гоё хэлнэ шүү дээ. Benz-ээс та хамгийн гоё хэсэгт ороод ирлээ те. Уралдааны одоо Mercedes-Benz бол Формулагийн бас те супер гоё машиныг хийж уралдуулдаг байгаа. Автораллид бас орно эдэр чи бүх тал дээр л үзэн штэ манай. Benz бол ердөөсөө бас л
Бенз баг уралдаанд ороогүй бол баг тэр уралдаан бас чим баха. Тийм шүү дээ. Бенз ороогүй бол бас. Одоо энэ Формула 1-ийн домогт нисгэгч Алдарт Михаэль Шумахер байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо германчууд Шуми Шуми гэдэг. Алдарт Шуми байна. Шуми гэдэг бенз ундаг байсан баха. Порше байсан бах тий. Тийм янз бүрийн машин ундаг байсан баг. Тэгээд энэ Алдарт Хамилтон байна. Испани Фернандо Алонсо байна те. Формулад оролцож ирсэн бас алдартай нисгэгчнэр байна. Манай формулагийн одоо энэ бензин баг бол Макларен Формула Мерседес гэж байгаа шүү дээ тий. Макларен багийн. Тий. Тэгээ гайхалтай бас өндөр амжилттай уралдаг. Өөрөө эн чин машин амар л та. Дакар ралли ч айгүй өндөр амжилттай бас уралдаг шүү дээ. Газ нэг нь унаад газ Монгол явчихад хүрээд заа. За манай ганзаа тэр доор явж байна. Яа бас л Амар юм шүү тий. За Mercedes-Benz багийн одоо бүх цомууд тэр үеийн одоо нисгэгч идэм билээ шүү дээ уралдааны нэрч. Хувц хэрэглээ шүү дээ. Одоо нэг энэ тэр том трактор биш үү? Тий. Бидний явсан цамууд. За. Тэгээд энд болохоор нөгөө спорт одоо ийм спорт амьдэлсэн машин. За. Хин хувц бас зузаан байд юм тий? Энэ болохоор яг энэ формулагийн онгоцны нисгэгчтэй. Формулагийн арай нингэ хувцтай байд юм байна. Тийм нөгөө юу гэдэг арай энэ формулаг хангаж жижигхэн хүмүүс уу? Тийм байна. Жижигхэн бэлдээ ч юм. Өшин нисгэгчнэр чи ямар жижигхэн хүмүүс байд юм бэ? Цом момнод гоё юм солиотой юм. За энэ бол Mercedes-Benz-ийн дэлхийн цомуудын дээгүүр байна да. Нөө тракны уралдаан тэгээд спорт машины уралдаан, Sportswagen Meisterschaft гэнэ. За тэгээд Формула 1-ийн 5, 6, 7, 8, 10 хэдэн цом байна да. За тэр ногоон Канадын цом биш тараа. Ногоон юутай. Формула 1-ийн Канадын цом байна. За мөн Люксембургийн цом байна. Монте Карлогийн цом байна. Австралийн Гранд Пригийн цом байна. За энэ бараа Германы 1992 оны цом биш DTM гэдэг. Бас гоё юм аа, гайхамшигтай юм аа. За тэгээд машинууд нь саяны DTM болон спорт машин. За тэгээд Формула 1 ачааны автомашинууд те бүх машинуудынх нь загвар байна. За Формула 1-ийн дугуй солидөг хэсэг байна шүү дээ. Вау. 1 секунд нөгөө дугуй солидөг шүү дээ. 1-2 секундэд газ ингээд дугуй солидөг тэр юм шүү дээ. Яас өөрх юм бэ хүүхдээ. Оо. Ер нь 5 секундэд солиод юм байна. За Формула 1-ийн бас нэг загвар байна энэ. Pirelli дугуй нь болохоор нөө Pirelli гэдэг одоо дэлхийн брендийн дугуй те. Тийм дугуйтай. Hugo Boss-ийн ивент итгэж байгаа ийм юу шүү дээ автомашин байна шүү. За энэ бол 2016 оны загвар. V6 6 цилиндртэй. Гэтэ энэ мотор 1600 таа юм шүү дээ. 360 км хурдлах хүчин чадалтай. Цагт 360 км. 38 он. Энэ 38 оны уралдааны машин биш үү? Эхний уралдааны уралдаан биш. Мотор нь 3000 мотортой. 285 хүртэл хурдлах байсан. 285. 38 онд эдгэр чинь амар хурдлагыг чи хийцсэн юм байна шүү дээ. Тийм ээ. Уралдаан хийцсэн байсан. 37 оных энэ 320. Энэ шатаж байгаагүй ийм амар зузаан юм үүсдэг. Шатаж юм баг. үүсдэг байсан шүү дээ. За 1952 оны Pirelli багийн цом байна. Дугууны чив шүү дээ. Тэ, дугууны брэнд. За энийг цагаан онгоц байна да. Гинжтэй онгоц. Энэ 1909 он. 9 оны загвар. Хурдны. 228 явдаг. Тийм биш тийм. 1909 онд ч 228 км зав. Юу вэ? Дөнгөж эн чинь ерөөсөө автомашина үйлдвэрлээд 10 20 жилийн дараа ийм хурдныг хийцсэн юм биш үү? Энэ 80 км гэдэг. 80 км. За өстой гайхамшигтай. Зүгээр аяллаа да. Өшөө дуусаагүй байна. Тэрүүгээр байна хан дээр. Оо тэр Бэтменийн машиныг хараач тэр. Юу
Тэр үү? Суун шүү дээ. Тэр уралж ирсэн машин. Яасан гэсэн машин. Энэ чинь зүгээр. Тэр шумбагч онгоц шиг л юм байна тэр үү те. Харин тийм ээ. Алдарт Mercedes Maybach. За Maybach бол Mercedes-Benz-ийн бас нэгэн үүсгэн байгуулагч Wilhelm Maybach-ын нэрээр нэрлсэн Maybach S580 гэдэг загварын машин байна. За энэ бол 245,758 евро 80 цент. Нөгөө нэг даа хүрээ зах дээр зарлаа. Буула тэр шиг 245,000 евро 578 евро 80 цент. Байгамжтай юм. Тэрбум гарна. 200,000 евро ч одоо 840 сая шүү дээ. 860 сая болж байгаа. 860 сая. Евроч 4,000 Тэнгууд байгаа шүү. 45,000 чинь юу бол 100-аар авчих юм тийм. Тэр тэрбум авцаа болчихж байгаа юм. 75,000 евро 650. CLE. Тийм байна. Гайгүй хамтах юм байна. Авал та нар буулаа шүү. Ажлаа. Чи жоохон ярьж өөр хидэх яа. Би чи нөөтийг бодно л доо. Нөөтнийг 10 хүн хасагдах байгаа юм тий. Хэдэн хасагддаг юм бол 10-аас ч их хасагдаад идэг шиг санагдаад байна. асууя та тий. Германы нөөцчөөс өндөр байгаад идэг санагдаад. Тий. За тэгээ бид нэр монголчуудын хамгийн их ундаг G классыг одоо үзүүлэх гээд байгаа. G класс аль танхимд байна. За энэ Mercedes-Benz Smart гэдэг загвар. Smart гэдэг тусдаа юм брэнд гаргацсан байгаа. BMW болохоор нөө Mini Cooper-ыг гаргацсан байгаа шүү дээ. Mercedes-Benz-ч болохоор Smart гэдэг нь бол Mercedes-Benz-ийн үйлдвэрээс гардаг. За энэ Smart ямар үнэтэй байна вэ гэхээр энэ болохоор цэвэр захилгаан машин юм байна. За энэ л үнийн нь бол 50-аагүй байна. Зүгээр сард 1000 евро төлөөд нөгөө лизингээр авах үнийн нь бол тавьдсан байна. Энэ дараа ийм бүр том Jeep гаргацсан шүү дээ. Smart чинь. Smart чинь нэг жижигхэн машин байсан ч одоо аюу томорсон байх шүү. За энэ болохоор сарда 1119 евро төлөх ёстой юм байна. Энийг авах юм бол энэ Европын холбоонд амьдарч байгаа хүмүүст зориулсан машин байна. Германд ирснээр олон сайхан музейнууд үзээ явж байна. Тэгээд Германд ирснээр хөшөөний ганц G авдаг юм билүү? Нэг G авчихаа чи. Эндээс ганц маш авчих. Одоо мөнгө ч дуусахаас өмнө нэг G авчих заяа. Ер нь яг тийм тийм. Одоо явах бодлоо. Дуусгаас өмнө ганц G авчих юмээс. Гайг мэдэр гайгүй наа чи чи. Гайгүй ах уу. За нэг ийм G л таавал. Яаж та хоосон буцууд ямчаас нэг G аваад уцъя та. Энэ өстө огт харж байгаагүй юм шүү дээ. Энэ ямар ягаан гэдэг. Чирнэлийн ягаан. Чирнэлийн ягаан гэдэг өнгө байна. Бор байна. Оранж байна. Дандаа Германд байгаа шүү дээ. Сэн өнгийн чи явахаар бол захиалга өгөөрэй. Гоё юм а те. Бидэд бас нэг машин тэрэг сайн мэддгүү шүү. Тэгээд мэдгүй те. Бидний яг аяллаа нэвтрүүлэг те. Та бүхэндээ энэ Mercedes-Benz-ийн музейг бас сонирхуулъя гэж бодож ирсэн. Тэгээд яг мэрэгжлийн машин тэрэг зардаг ийм хүмүүс биш учраас бас машин тэрэг сайн мэдгүй шүү. Машины хоббитой улсуудад үзэхэд гоё л юм тийм. Mercedes-Benz-ийг анхудаа л харж байна. Тэгээд ер нь ямар ч Монгол эр хүн бол мэдээж сайн машин, сайн морин дуртай байдаг шиг дэлхийн бүхэл эрчүүд гоё машин дуртай гэдэгт бол итгэлтэй байна. Үш. Энэ Mercedes-Benz ажилчид дандаа бенз унд юм биш. Бенз унахгүй ажлаас нь хөөдөг юм биш. Битүү бенз биш дээ гадаа. Ажилтны зогсоол нь Дүүрэн бенз ууд ажилчдын юм байна. Хүртэй энэ хүр ордог. Би сая ярьжсэн. Энэ бенз унахгүй бол баг ажлаас хөөгдөг хаа гэж ярьжсэн. Энэ шүү дээ 91,000 евро. За 91,000 евро гэхээр 370 орчим сая төгрөг хаа. 380 орчим сая төгрөг. За ингээл ч та байна да. GLA ч одоо бас их тансаг зэрэглийн загвар шүү дээ. 54 шууд уу? За. Шууд өглөө үнэн энд байна. Тээвэр мэвэр яах юм? Тээвэр та нар өөрсдөө би зүгээр чек хийгээл өгнө. За тэгээд яг хуу дашрамд ингээд дуулгахад энэ Европоос машин худалдаж авахаар нөөтийн буцаалтаа авдаг байгаа шүү. $94,000 гэж. $94,000 уу те? Евро. Евро. 4,685 евро. Тэгээ чи наанаас нөөтөө буцааж авна шүү дээ. Нөөтөө буцааж авна. Тий.
Тэгээ Хэдийг буцааж явдаг юм бол доо. Асууя да. макс нь 21%. За ингээ машины бизнес руу шууд орцоо. 134 мянган евро. Манай найзуудын ажлынхан ерөнхийдөө ингээд аяллаа ер нь дуусах тийшээ хандж байна те. 140 жилийн түүхтэй алдарт Mercedes-Benz-ийн музейг үзээд гараад ирлээ. Тэгээд Benz-ийн чинь бол одоо 140 жилийн хугацаанд 50 мянга гаруй лицензийг одоо энэ толгой компани эзэмшдэг юм байна шүү дээ. Дэлхийд даяар. Дэлхийд даяараа тий. Тэр нь 50 мянган лиценз гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ чинь Mercedes-Benz-тэй машинтай холбоотой тий. Бүх жижиг деталь, эдан, ерөөсөө загвар одоо бүх шин санаачилсан бүтээлүүдтэй лицензжүүлээд өөрснөө эзэмшдэг юм байна. Тэрний дагуу дэлхийн бас олон орноос энэ Benz-с тэр лицензийг худалдаж авч түрээсэлж тий үйлдвэрлэл явуулдаг. Тийм давхар ер нь амар тийм франчайзингийн бизнес эрхэлдэг компани байна шүү дээ. Тийм шүү дээ. Зохиогчийн одоо Айгуу, тийм. нэгэсэндээ одоо эдгээр чинь машины маш жижиг деталууд одоо зүгээр нэг юм жижиг болт зүгээр нэг жижиг юм Тийм шүү дээ. хаймер байсан ч гэсэн баг тэрийг батанчуулсан. Тийм байна. Тэгээд тэр нь 50 мянга байгаа байхгүй. Тийм Энэ дотор байна. чинь тэр том таракнууд тэр олон энэ дотор баг 100 200-300 машин байна баг. Тийм байна. Тол тэр хан дээгүр баг 10-20 ингээ зүгээр ингээ тавьчихсан байна шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэгээ энэ германчууд бол дэлхийн нийтээс бол асар их мөнгө босгосон юм байна. IPO гаргаад энэ Лондонгийн хөрөнгийн бирж, Хонконгийн бирж те одоо Нью-Йоркийн бирж эдгээр гаргаад одоо энэ Mercedes-Benz-ийн хувьцааг бол дэлхийн нийтэд ингээд нээлттэй зарцсан юм байна. Хамгийн хувьцаа эзэмшигч нь бол хятадууд юм байна шүү дээ. Гэхдээ энэ мэдээж энэ Mercedes-Benz ч өөрөө технологи нь бол германчуудаас өөр хүн бол энийг хийж чадахгүй шүү дээ угаасаа тий. 150 тэрбум долларын борлуулалт гэдэг чинь одоо бүр аимшигтай тоо шүү дээ. Нэг жилчтэй, нэг жилд тий. Гэхдээ Daimler Truck-ыг оролцуулахгүйгээр гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүр амар. За нэг иймэрхүү байна да. За хэдүүлээ одоо бас нэгэн сонирхолтой музейг бас үзүүлнэ. Тэр нь болохоор алдарт Porsche. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд Цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө, Monte Carlo Luxury Residence. За Porsche-ийнхаа музей дээр хүрээд ирсэн байна. Алдарт эдний домогт 911-ийнхаа 3 машиныг ингээд музей болгоод тавьчихсан мэт цагаан. Тэнгэрлүү зайлцсан байна шүү дээ. Тий. Бас их утга учиртай музей байна шүү. За тэгээд та бүхэндээ 1931 онд анх үүсгэн байгуулагдсан алдарт Фердинанд Поршегийн үүсгэн байгуулсан Поршегийн музейгээр зочилцгоё. За бидэд Porsche-гийн музейд ороод ирлээ. Дөнгөж орж ирээд хамгийн ихний машин 1900 онд үйлдвэрлэгдсэн. Ийм машин байна. 35 км/цаг урдтай явдаг. Бас л нөгөөх модон обуудтай юм ба шүү дээ. Мод ч бас их дааз авд юм шүү дээ, тий. Тийм байна. Энэ хүнд юмыг одоо яаж даадаг вэ мод? Хагарахгүй тэгээд тусгай аргаар л боловсруулдаг бах та. За мотор нь. За энэ Porsche-гийн мотор байна. Нилээн дээр үед байна да. 1912 оны мотор байна. Энэ харж байна. Daimler гэж шүү дээ. Бас төөрх юм тий. Бундан мөл юм чинь. Бундан гэдэг машин заяа. Манай Porsche-гийн бундан гэдэг машин. Daimler чи ер нь моторн дээр бас том брэнд юм шүү. Амар юм тий. Энэ Porsche, Benz-ийг бүгдийг хийжсэн юм шүү Daimler чи. Тэр моторыг жинхэнэ бацдаг байсан юм шүү тэр үед. Амар. Энэ хоёр хүн л ер нь хоёр Porsche-гийн гэр бүл Porsche-гийн эзэмшигч юм байлаа шүү дээ. Гэхдээ энэ Porsche компани бол Volkswagen Group-ийн охин компани байгаа. Volkswagen Group-ийн доор одоо харьяалагддаг охин компани юм байлаа. Volkswagen Group бол Audi, Porsche гэдэг Германы хоёр брэндийг одоо авчихсан. Автомашины брэнд. За тэгэнгүүт Чехийн Skoda, Испанийн Seat, за мөн Италийн алдарт Lamborghini гэдэг одоо гэх мэтийн ер нь бол ийм 6 автомашиныг нийтдээ хариуцдаг юм байна. Volkswagen Group бол
За тэгээд Герман гэж энэ одоо агуу том гүрэн дэлхийд 3-т орд эдийн засгаар 3-т ордог ийм том гүрний дийлэнх одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг үүсгдэг бий болгодог зүйл нь бол автомашины худалдаа байгаа. Германы нийт дотоодын нийт бүтээгдэхүүн бол 4.6 их $80 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ автомашины үйлдвэрлэлээр бол маш их орлого олдог. Гол орлого нь ер нь Германы автомашины үйлдвэрлэл, сэлбэг, худалдаа энэ том брэндүүд юм байна. Ер нь 7-8 брэнд байдаг. Mercedes-Benz, BMW, Volkswagen, Audi, Opel гэл тэ. За тэгэл энэ Porsche гэл энэ автомашинуудын үйлдвэрлэл худалдаа бол Германы гол эдийн засгийн гол хүчин зүйл юм байна. За энэ Porsche уралдааны загвар 911. Ер нь Porsche 911-ээр алдартай шүү дээ. Ганц брэнд. Ганц брэнд. Нэрнөөсөө ямар ч цаг үед 911. Хэвчлээсэн. Энэ 2018 оны загвар юм биш үү? Тий. Энэ амар юм шүү дээ. Гоё юм байна. Монголч болт юм бол үзэтгэв. Энэ наац юм. Porsche 718. Boxster. Хабрид биш тийм байна. 2018 оных юм. Porsche хамгийн анхны цахилгаан машиныг гаргасан мөлий шүү. Тийм ээ нөө. Тийм үлээ. Porsche юу? Porsche. Зөв. Цахилгаан машин худалдаанд гаргасан. Хамгийн анхны машин гэж хэлсэн шүү. Porsche-гийн алдарт уралдааны загварууд зүгээр онгоц юм уу хайш юм бэ? Амар юм аа. Тэгээд уралдааны загвар гэснээс Porsche бол алдарт Le Mans-ийн уралдаанд бол нийт 19 удаагийн төрөө авсан байт юм байна. Porsche бол анх бусад компаниудын машины дизайныг зохиодог, бусад машины автомашин үйлдвэрлэгчдэд те загвар модель гаргаж өгдөг тийм байсан юм байна. Тэгээд өөрсдөө сүүлдээ автомашины салбар руу орж иж бол энэ гайхалтай загвар машинууд гаргаж ирсэн. Одоо Volkswagen компани бол ерөнхий эзэмшигч байт юм байна. Тэгээд ер нь 2019 онд анхныхаа цахилгаан машины бол гаргасан юм байна. Ер нь Porsche-гийн бол ирээдүйн бол зорилго нь цахилгаан машины салбарт ер нь тэргүүлнэ гэсэн тийм зорилго тавьж ажиллаж байгаа юм байна. Тэр нь сүүлийн үеийн машинуудын үйлдвэрлэл нь ерөнхийдөө цахилгаан машин руугаа хандж явж байгаа юм байна. За ингээд Porsche-гийн гайхамшигэр аялаа явж байна. За 2009 онд үйлдвэрлэсэн Porsche Panamera мөнгөлөг өнгөтэй энэ машиныг бол ингээд таллаад тал хэсгийн зүссэн байдлаар ингээд дотор хийдэ ингээд бүгдийг ингээд харуулж байгаа юм байна. Доторт л үзэсгэлэн зориулаад ингээд бүр ингээд таллаад хийцсэн юм шүү дээ. Суудлын муудлын дотроо ямар байдгийг, тэг шал нь ямар юм, ард хойноос ямар юм, дотор мотор стор бүх юм ингээд 50% нь ингээд зүсээд харуулчихсан. Porsche Carrera гэдэг энэ өстө гой загвар байна да. 2006 оны загвар гэхэд ямар гоё шин загвар шиг. Хуучин шиг л биш үү? Манай чинь 911-ийн Cabrio загварууд хүмүүс бас Boxster дээр онцгой гаргадаг шүү дээ. За тэг Германы хурдны хязгааргүй хурдны замын хаан байна да энэ. Тий. Одоо ингээд Хязгааргүй хурдны зам юм те. Герман Италид явж байгаа чи хажуугаар өстой зүгээр амар явдаг тий. Хөшин эмээ өвөнөр чинь зүгээр Porsche унтсан. дандаа би Porsche 911 голцоо их ундаг штэ. Үнэхээр гоё шүү Porsche. Энэ бас гоё юм. Carrera 330 км/цаг урттай явдаг. Тий. За энэ ямар загвар вэ? 911 Targa 184. Энэ бас 2006 оны загвар. За энэ Recaro гэдэг загвар шүү дээ. Porsche 911 1999 лэрч 290 км/цаг урттай. За энийг хараа энэ. За энэ 99 оны Формула 1 зориулагдсан нисгэгчийн нэр нь шүү дээ. За энэ Францын Vollec гэдэг нисгэгч байна. Энэ хаанхын талбай вэ? Наа чи юу штэ? Шотланд биш үү? Шотланд биш. Мөн үү? Харин тийм байна те. Микниш гэж. гэдэг нисгэгч. Микниш гэдэг нисгэгч. Унжсэн машин юм шиг байна. Энэ хараа одоо яг нөгөө нэг G-class пластер гэдэг карбон биш үү? G63-ын карбоныг хэрэг яасан биш үү? Оруулсан биш үү? За жинхэнэ одоо нөгөө нэг Формула 1 том уралдаануудын цомууд нь байна да. За энд 3 дугаар 2006 оны Формула 1-д 3 дугаар байранд орж ирсэн гэсэн байна.
За Grand Prix Бельгийн Grand Prix 1987 онд төрүүлж ирсэн гэсэн цом байна. Ер нь энэ Porsche ч бас энэ олон улсын уралдаанд дундаа Австралид бас айгүй олон удаа төрүүлж ирсэн. Тэгэд Лиманс гэдэг уралдаанд бол 19 удаагийн төрөг авч ирсэн юм. Формулагийн те бас олон удаагийн аврал. Лиманс гэдэг хот байдаг юм аа. Франц их хаа. Тийм үү. Францын нэг Лиманс гэх хот байдаг. Тэнд Тэнд болт юм болов. айгүй олон төрлөөр л уралт юм шүү. Одоо нөө Бартацамын ралли тэгээд формула тэгээд зүгээр нэг юунд нэг стадионд уралдаг штэ нөө седан машинууд, спорт машинууд айгүй олон төрлийн. Дотроо их олон төрөлтэй юм байна тий. За бидэд 1987 оны Porsche 959 гэдэг машин дээр ирчлээ. За тэгээд энэ та бүхэн харах юм бол энэ Porsche-гийн эмблемийг их сонирхдаг юм байлаа хүмүүс. Энэ эмблем дээр байгаа. Дээрээ бол Porsche гэсэн бичгтэй. Тэр нэг ийм хар ийм зурааснууд болохоор энэ Германы Württemberg мужийн сүлднээс авсан юм байна. Тэр голд байгаа хар морчин бол энэ Stuttgart-ийн бэлэг тэмдэг юм биш үү? Stuttgart-ийн энэ хавийн. Энэ чи өөрөө Porsche ч яагаад тэгэхээр энэ би гэр бүл чинь Stuttgart амьдарчтэй. Stuttgart-аас үүсэлттэй учраас эмблем дээр нь Stuttgart-ийн бэлэг тэмдэг хар морьтой юм байна шүү. За тэгээ энэхүү бэлэг тэмдгийг бол 1952 онд яг ингээд энэ чигээр нь батлаад тэр чигээр одоо болтол байгаа юм байна. За ер нь Porsche-гийн брэнд маань өөрөө бол 1931 онд үүссэн байгаа шүү дээ. Үүснээс одоо 20 жилийн дараа энэхүү эмблемийг хийсэн юм байна. За энэ дээр бол энэ дотор байгаа машинууд бол хамгийн их нь 911 юм байна. Гэхдээ 911 чинь дотор маш олон төрөлтэй юм байна шүү дээ. Тэгж Porsche-гийн хамгийн алдартай загварын нэг энэ болохоор 1989 онд гарч ирсэн 911-ийн Generation 2 загварын машин байна. Маш олон Холливуудын кинон дээрээс бас энэ загварыг харж ирсэн баха. Яг энэ өнгөөр нь гайхалтай гоё машин биш үү? Яг ингээ харсан чинь. Porsche, Audi хоёр компанитай хамтарсан 917 Spider гэдэг загвар. Ямар уралдааны бас. За ингээд мэдээж алдарт 911 GT63 911 RS гинэ. Эдрийг өстой 911-ийг бол янз бүрээр хийх юм аа. Үнэхээр энэ дэлхийд нэр энэ загвараар бол өстой энэ компани бол нэр үнэхээр алдартай юм байна. 914S гэж байна. 1969. Вау. 69 онд ийм тансаг машин хийжсэн юм шүү дээ. Хурдтай. Цагийн хурдтай. Энэ гой машинууд кинон дээр их гардаг да тий. Джеймс Бонд Холливуудын гой кинон дээр гардаг штэ. За Porsche энэ сүүлийн Targa гэж. Targa 4S 911. Тэр дээр нь бас ингээд янз бүрээр онгоодог. Энийг ингээд авчдаг ингээд брезентэн дээвэртэй. Гэтэ янз бүр байх юм уу чи. Porsche 911 Targa 4 GTS. Тий. Targa гэхээр иймэрхүү юугаа хэлж байгаа юм шүү. Тий биш нэ Capri арай нөө брезент юм биш. Яа энэ сте амир байгаа цаа. Сахин дээвэртэй штэ энэ. Энэ одоо бороо моронд гайгүй л үдэг гэсэн юм бах та. 1967 оны машин байна. Оо Porsche трактор хийжсэн юм шүү дээ. Хөдөө аж ахуй да. Оны хараа. 1960 оных. Энэ араа. Энэ цагтаа юм. Энэ өстө бүр гоё юм. Porsche 356 S C 64 оны загвар. За энэ өстө гоё юмсаг амт юм байна. Хээ. Ямар лаг юм бэ? 904 Carrera. Porsche Carrera. Яа, энэ өстө бөмбөр гэж нэр. Гоё машин байна. Porsche 356 Coupe Ferdinand гэдэг нэртэй. Ferdinand ч юм болохоор Ferdinand Porsche-гийн нэртэй Ferdinand гэдэг загвар байна шүү дээ. Coupe загвар. За энэ болохоор 1950 онд үйлдвэрлэсэн гэхээр одоогийн энэ шинэ лого арай гараагүй байх үе. Уртлынх нь юу хараа логоны оронд нэг хар төмөр шиг юм байгаа энэ нарийнхан. 50 оны загвар. За энэ бол
Бас мөн адил 48 оны загвар энэ. Porsche 356 купе. За энэ болохоор эмблемийнхаа доор зүгээр Porsche-г бичсэн байсан юм байна тухайн үед. Саяны зураасан эмблемийн доор 48 оны загвар шүү дээ бас. Porsche 356. За жинхэнэ тансаг зэрэглэлийн машин байна да. Оо. Энэ ямар амар Porsche вэ? Тийм шүү дээ. Харин солиотой байсан. Номер ибэсмэн. Тийм бай. Номер нэмээс. Цагаатаа К. Тийм бай. Машин бол яг тэ хүн төрөлхтнийг бас маш их ажлыг амжуулсан, хүнчлэлт аймаар нэмэр болсон л доо. Тэ машин байж тээвэр зууж бүх юм хөдөлж байгаа шүү дээ. 20 дугаар зуунд хүн төрөлхтөн ч одоо машиныг гаргаснаар тийм үстэй. тий. Агуу Tesla-гийн музейг бас үзсэн тий бас л амар юм байна. 19 дугаар зууны төгсгөл буюу 1886 онд хамгийн анхны бензин хөдөлгөөртэй моторт машиныг Карл Бенц чинь танилцуулсан биз дээ. Тэр машин дээр түрүүн бид нар авчихсан тий бензин үзээ дотор. Бензин байна. Тэгэл ер нь 20 дугаар зуун гараад ер нь бол энэ машины хөгжилч ерөөсөө огцон яасан биш дээшсэн биш. Сая шигээ Jeep болоод Галкаманды машин болоо явчлаа шүү. Jeep-ний доктортын харуулж. Тийм байна. Доторын дангууд. Одоо бензин ноцоос гэж бүх юм байна. Christoph Leser, bitte zur Information. Галкаманды машин хийжсэн байж тээ. Характер хүртэл хийсэн сая тий. Характер хийжсэн юм. Юу юм алгаа. Оо байлдаа юм шиг шүү дээ. Арми юм. Армийн Porsche шүү дээ. Ийшээ нэг Jeep төрлүүд нь яваад ирж байгаа. Харж нэг армийн биш. 56 онд. Германд ер нь германчин бол машинаар амьсгалдаг орн биш юу ер нь. Тийм шүү. Тий, Mercedes, BMW, Volkswagen. Манай хүү нөгөө Porsche-гийн улаан фэн өгөхгүй. Бас Porsche-г үздэг. Уяадаг, Porsche дуртай. Тэгээд аав та надад нэг гоё Porsche-гийн гоё бэлэг дурсгалын юм байвал аав та гэлдэгсэн байхгүй. Тэгэхээр би бас нэг дүлхүүрээ осор. Тэгээд энэ нэг 911-ийн гоё модель өгдөг байхгүй. Тэгээд энийг бас хөөдөг гэж зөвлөж авчиад. Тэгээ энэ бол 911 бол үнэхээр гайхалтай загвар. Тэгээд Porsche-гийн ер нь залуучуудын ч юм уу тий айлсгууд нэг Porsche-гоор гангарах дуртай хүмүүсийн ер нь хамгийн лаг загвар нь одоо 911 болж тарж байгаа юм л да. Porsche ч бас эх орны дааны үе танк хийжсэн байна шүү дээ. Танк юу юм бэ? 131 гэдэг 1942 онд хийжсэн амар танк хийжсэн уран байна. Танкаа болоод трактор хийсэн юм биш сая. Оо энэ газар усны өвч юм шүү. Газар усны өвч хийжсэн юм байна. Трактор 1940 онд ер нь даан юу яа хийжсэн юм байна да. Бүхэл загварууд байна да. Ер нь загвар нь жоох иймэрхүү юм те. Хойшоо унжаас та уртлан жоохон боогстой. Хошигийн онцлог юм аа. Ер нь энэ хэм маягаа өрдөөсөө 100 жил болсон ч хадгалж яддаг юм байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. За бид ингээд Братиславын өглөөний за манай машин бас зандаа эвдрээд турбоных нь баа турбан задраа тэгээд ийшээ орж ирээд харин засварын газар орсон чинь Вьетнамын Porsche л байна. Тэгээд өглөөнийхөө цайнд одоо юм сайхан шүл уух гал байж байна та. За машины юу солих шаардлагатай болов юм бо? Турбоны баа турба замд өчсөн чинь өдөр шатан гэдэг. Турбоны хадицаа гэдэг үхгүй. Хадицаа авъя гэдэг. Орсон тэгсэн чинь чехээр ярьсан чи идэж байгаа дургу байна. Англиар яри мари гэдэг. Тэг чинь тасаа Байерн центр рүү ороод бас ер нь бол бас эднийх Европын сэргийн их дэлгүүр гэдэг нэртэй. Ягаад тэгэхээр ерөөсөө энэ Европын дөрвөн том гүрний автомашины бүх сэлбгүүдийг Словакт үйлдвэрлэдэг юм байна. Тэрүүгээр алдартай. За ер нь бол бид хоёр сая ярьжсэн. За Венад очих юм бол 200-300 евро болох гэсэн чинь энд ерөөсөө тэр бүдүүн ийм одоо шаланг байгаа шүү дээ. Турбоны тэрийг 49 евро гэж байгаа байхгүй. Тэгээд ажлын хөлстэйгөө 100 евро. Тэгэхээр энэ чинь аюу хямдхан байгаа байхгүй бас харьцангуй. Бас өөр газар бол энэ Герман юм уу Австрид орох юм бол 200-300 евро гэдэг тийм шүү дээ. Тэгээд их шуурхай үйлчлэлт юм байна. Өөр газар бол жижигхэн юм дээр цаг өгөө те. За одоо маргааш нөгөөдөр эсвэл
нэгд өдөр ирээрэй ч гэдэг юм уу ингэдэг. Энд бол харин үйлчлэгээ бол харьцангуй хурдан шуурхай юм байна. За тэгээ энэ Европын энэ автомашины сэлбэгийн үйлдвэрлэл бол Словакийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлдэг юм байна. Тэр гол олдог орлогуудын нэг гэж хэлж болно. За энэ хашаан дотор бол одоо жишээлбэл бараг 10 засварын газар байгаа байхгүй. Тэр цаад үзүүрээс ихтэй ингээд хараа энд 5 дахиад ийшээгээ ингээд 8 засварын газар бол. Тэгэнгუთ дундаа нэг юм Вьетнам Польш хэлний газар шүү дээ. Энд сая бид нар сайхан хоол идчихлээ. Одоо 3 цагийн дараа буцаад ирэхэд машин окей болно. За тэгээ бүгдээрээ одоо Словакийн Старо Место буюу хуучин хот руу явцгаая. Уфо гүүрээр гарах гэж байна. Уфо гүүр бол Дунай мөрний дээгүүр урсдаг. За бидний зүүн гар тал тэр дээр бол ЮНЕСКОгийн соёлын хувийн алдарт Братиславский храд гэдэг газар байна. За хотын хуучин цайзын үлдэгдэл бидний баруун гар талд харагдаж байна. Братиславын телевиз үзүүлж байна. За тэрийг хараа. Телевизна Вежа Камзик гэнэ. Тэр чигээр бас нэг тийм телевизийн өндөр цамхаг байгаа юм байна. Одоо энэ Славийн Братиславский храд гэдэг зүүн гар талд Братиславский храд байгаа юм байна. Бидний очих газрууд заасан байна да. Энэ хавар явахандаа. Энэ хавар аюу салхитай хүүтэн байна тий. Өнөөдөр. Яг төв талбай дээр ирж шүү бид нар. Тийм байна. Ердөөс энэ юм биш үү? Хотел нь театр, банк нь театр, машин нь театр. Театргүй малга. Тэр хардаа театр банк гэсэн байна. Театр хотел. Тэсээ театраар өвчлөсөн ус юм шүү. Өвчлөсөн хүмүүс. Брэд нь театр юм шүү. Пивэн театр гэж одоо байгаа та. Тийм шүү. Архин театрч гэж байгаа. Ердөөс таач юм шүү. Оо хүндэт харуултай юм байна. Сүртэй юм байна. Тийм байна. За ингээд Словак улсын төрийн ордон дээр ирлээ. Хуучин бол Чехословак гэл гоё бид нар одоо манай Монголын бидний үеийн залуучууд бол ингэдэг байлаа штэ. Чехословакийн телевиз, Братислав, Арабелла. Яа нөө баг. Тэ. Тэгээд гоё нисдэг жисчмээр гээл тэ. Одоо нисдэг жисчмээргээ кино бидрийг бас сурагчдын амралтаар айгүй их гардаг байсан. 6 ангитай кино байсан штэ. Тэр нь болохоор одоо энэ хуучны Чехословак улс энэ Братислав хот бол одоо хамтын нөхөрлийн орнууд руугаа яг энэ Братиславд хийсэн хүүхдийн кинонуудыг айгүй их юм бүтээдэг байсан юм байна. Кино үйлдвэр нь бол яг энэ Братиславд байдаг гэсэн. Одоо нисдэг жисчмээр, Фантомас, тэ Арабелла тэгэл янз бүрийн айгүй гоё кинонуудыг чинь Чехословакийн телевиз чинь энэ Братиславд хийдэг байсан шүү дээ. Тий. Тэгээ айгүй тийм хүүхэд насны дорсомж айгүй ингээд айгүй гоё санагдчихэ. Яавд ш. Энд их нөгөө дистик жистүүр шиг цэцэг үнэрлээ дээгүүр нисчмэр санагдаж байна. Тийм шүү дээ. Нисдэг жисчмэр чинь юм байсан байхгүй юу? Гонза. Дөрөв цэцэгтэй. Нэг нь үнэрлэхээр нисдэг. Нэг нь болохоор ингээд хүнийг ус ургуулдаг. Тийм. Хөгшөрдөг. Нэг нь болохоор хөгшрүүлдэг. Тэгээ нэг нь болохоор одоо яадаг гэж айгүй хөөрхөн кино гардаг байлаа шүү дээ. Тэгээд ер нь нисдэг жисчмэрийн чинь бол энэ хуучин баруун Германы социалист Герман те тэдний кино продакшнтай яг хамтарч бол хийж исэн байд юм байна. За энэ хүү гоёмсог ерөнхийлөгчийн ордон бол 1760 оны үед баригдсан. Словакийн энэ хавийн газар нутаг Унгарын эзэнт улсын мэдэлд байх үед баригдсан ийм ордон юм байна. За энэ хүү ордон бол Унгарын нэгэн язгууртан энэ хүү ордон анх бариулсан. За ер нь бол социалист нийгмийн үед буюу Чехословакийн үед Чехословакийн засгийн газрын зарим байгууллагууд энэ ордонд байрлаж ирсэн юм байна. За өнөөдөр бол Словакийн ерөнхийлөгчийн ордон болсон байна. За тэгээ бидний ард харагдж байгаа энэ гоёмсог Словакийн далбаа, за мөн Европын холбооны Шенгений далбаа эдгээр намирж байна. За Словак улс бол 49,000 км квадрат газар нутагтай 5.4 сая орчим хүн амтай ийм улс байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр бол бас нэлээд боломжийн 5.4 сая хүн амынх нь нэг хүнд ногдох хэмжээ нь бол $25,000 орчим байна да. Ерөнхийдөө бол яг хөө бас боломжийн үзүүлэлт. Тэгээд ер нь эдний гол орлого нь 90% нь экспорт юм байна. 90% нь экспорт. За тэр дотроо баруун Европын Шенгений орнуудад автомашины сэлбэг үйлдвэрлэж экспортлдгоороо бол үнэхээр алдартай. Түрүүн бид нар ярьсан шүү дээ тэр автосэрийн газрын дохт. Европын
авц элбэгийн их дэлгүүр гэдэг нэртэй газар. За сая бол бидний аялж исэн Балканы улсууд Болгар болон тэ Серб, Македоны адир бол бас нэг хэсгийг үйлдвэрлэдэг. Гэхдээ Словак бол дийлэг хэсгийг бол үйлдвэрлэдгээр бас маш их алдартай ийм улс байна. За тэгээд Словакийн түүх гэхээр бас их сонин түүхтэй. Манай эртний өмнөх үед Кельтүүд одоо энэ хавийг үүсгэсэн гэж үздэг юм байна. За дараа нь манай эртний 1-ээс 4-р зуунд Ромын эзэнт гүрэн энэ хавьд бас газар нутгийг одоо эзэмшижсэн юм байна. За Ромын дараа бол славянчууд бол ер нь 5-аас 6-р зууны үед энэ газар нүүдэлж ирсэн гэж үздэг юм байна шүү дээ. Славянчууд ч одоо өөрсдөө энэ чехүүд, словакууд те энэ одоо славян хэлээр ярьдаг энэ ард түмэн шүү дээ. Тэгэхээр одоогийн байгаа энэ ард иргэд бол 5-аас 6-р зууны үед буюу одоогоос 1500 жилийн өмнө энэ газар нүүдлэж ирсэн юм байна. За үүний дараа бол Унгарын хаант улсын одоо нийслэл байсан юм байна шүү дээ. Бүр энэ Братислав хот чинь бол Пресбург нэртэй түшиц газар бүр хамгийн гол газар нь байсан юм байна. Энэ Унгарын хаант улсын байрлалын хувьд стратегийн байралтай л да Дунай мөрний ирэг дээр байдаг. За одоогийнхоор бол 4 улсын хил байдаг. Энд бол Унгар, Словак, Австри, Украин улсуудтай хэлдэг байгаа. Ер нь бол 1918 онд Чехословакийн бүгд найрамд улс байгуулагдаад одоо хүртэл одоо 1993 оны хүртэл одоо бараг 73 жил энэ чинь Чехословакийн бүрэлдэхүүнд байсан юм байна шүү дээ. Чехословакийн бүрэлдэхүүн чинь бол дэлхийн 1-р дайны дараа буюу 1918 онд Чехословакия гэдэг улс байгуулагдаад тэгээ нийслэл чинь хуучин Пресбург байсан нийслэл чинь Братислава болоод ингээд нийлсэн. Братислава бол социализмын үед Чехословакийн бүгд найрамд улсын 2 дахь том хот буюу Братислава нэртэй хот байсан. За мэдээж нийслэл нь бол Праг байсан. Ер нь бол Чехословак энэ хоёр улсын одоо салсан шалтгаанууд их гоё байдаг юм байна. Яг тэгэхээр маш эвтэй найрамдалтайгаар эдгээр бол 1993 онд Словакия нь бол 49,000 км квадрат газар нутгаа Чехословакийг аваад 78,000 км квадрат газар нутгаа Чехүүд нь аваад ингээд их эвтэй найрамдалтай салсан гэдгээр дэлхийд дахинд бас их үлгэр жишээ болсон ийм салалт болсон байна. За тэгээд ерөнхийдөө товчхон тайлбарлах юм бол энэ чинь Моравийн нийслэл. Энэ чинь хуучин бас Моравийн хаант улс гэж байсан энд. За Моравчууд ч юм бол одоогийн энэ Брно, энэ Братислава, энэ хавар. Брно ч юм болохоор Чех талдаа байдаг ирнээсээ энэ хавийн ингээ газар нутаг чинь ерөнхийдөө Моравийн газар нутаг байгаамаа. Морав гэдэг чинь Чех дотроо байдаг, үндэстэн дотор байдаг бас нэгэн том үндэстэн байгаамаа. Энд чинь дэр Унгарын 18 хааны титэм гардуулсан газар байдаг юм байна. За мөн ЮНЕСКОгийн соёлын хувьд багтсан Братиславский храд гэдэг газар байдаг. Тийшээ одоо бас бид нар явах гэж байна. За харуул солилцож явах шиг байна. Ерөнхийлөгч ордно. Энэ баахан таатранууд байгаа гэх юм байна. Татра, Матра, Фатра гэдэг энэ 3 уултай байхгүй юу? Энэ Югославч одоо энэ төрийн талбайных нь доор байгаа 3 уул бол тэр 3 уулаа дүрсэлсэн байгаа. Энэ нөгөө юуны давхар Христийн доотлол талд Тийм давхар загалмааны доотлолчин болохоор энэ 3 юу нөхгүй юу? Уул нөхгүй юу? Тэг нэг юм гоё юм байгаа. Татра уулчин бол ерөнхийдөө Балканы нуруу штэ. Балканы нурууны салбар уул байхгүй юу? Польшийн нутаг энэ Словакийн нутгаар болохоор ингээд салбарлаад ингээд ороод ирэхээр Татрын нуруу, Татрын улсууд болчдөг юм байна. Тэгээд яг тэ энэ бас түүхэн талаас энэ яг зарим нэг хүмүүс ингэж ярьдаг юм байна. Балканы улсаар манай одоо Монголын одоо ахмад төвгөлийн дайны үед Монголын цэргүүд мөн энэ Татрын салбар улсаар бас давж орж исэн байдаг юм байна. Тухайн нэрнээсээ ягаад Татар уул гэж нэрлэж исэн. Дааш нэг ойрхон сонсогдоод байсан байхгүй юу? Татра, Татар юу лээ гэдсэн. Тий. Юм болохоор Монголынхоо юутай холбоо гэх үедээ зүгээр энэ бол яг хүмүүсийн ярьдаг л ам л яриа штэ. Яг түүх нь юу юм бид нар сайн мэдэхгүй. Зүгээр яг гэхдээ тэгжсэн шүү нэг хүн. Танаа монголчуудын татар гэд та нарын нэрээр энэ манай Татрын нурууг нэрлэлсэн штэ гэд дөрөвнийг хоолны газар нэг нөхөр тэгжсэн. Бошгин ч юу үнэ хэлчүүд ирэх. Тийм баг үнний бас ор байгаа баха. Энэ сайхан хуучны дурсан сэргээсэн энэ гоё улсаар явж байна. За Украин улстай шууд хилдэг учраас түрүүний Бекегийн ярьсанчлан Алтан ордны улс Батхааны мэдэлд бас энэ хавийн газар нутаг бас хамаарж исэн юм шиг байгаа. Татра уул муул гэдэг. Ер нь бол энэ Украины Киевт одоо манай Батхааны Алтан ордны улсын нийслэл нь байсан ойр хавийн улс орнуудыг бүгдийг ингээд эрхшээж исэн ийм түүхтэй юм байлээ. Тэгээд
Ер нь ингээд энэ Балканаар явхаар бас манай Монголын түүхтэй маш их холбогддог. За тэгээ Украинын Карпатын уулс, Татрын нуруунууд те энэ уулыг одоо те манай монголчууд авж ирсэн гэдэг ийм түүхтэй юм байна. За тэгээ бид нар цаашаага явж гин одоо өшөө энэ хуучин хот тэгээд ЮНЕСКОгийн соёлын үеийн Братиславский храд руу аялцгаая. За тэгээд нэмэх 3 градус гэж яхад Монголын хасах 10 градустай адилхаас ирэх юм биш. энэ чинь нөгөө яг тэ нөгөө Дунай мөрний урсгал те энэ чинь том уустай байгаа. Тэгээд тэрүүгээрээ бас байдаг баг та. Uber дуудсан энэ залуу Словак залуу юм шиг байна. Хиллэгүүл юм шиг байна өөрхий. Ингээл дохиол инээгээл байна өөрхий те. За ер нь харьцангуй дажгүй үнэтэй юм байна. 6 км газар 8 евро гинэ. Зарим газар чи одоо үнэтэй газараа 20-30 евро гэж тэгдэг. Энд бол бид нар одоо Кастлов, Братиславын цааш руу явж байна. Та газар л одоо ингээд бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ дэмждэг юм шиг байна. За Братислав хот бол бас гоё хот юм аа. Гоёмсог юм. Дунай мөрөн дээгүүрээ байдаг болохоор. Uber болон Bolt гээд хоёр аппликейшн бид нар ашиглаад байгаа. Зарим газар бол Bolt ажиллахгүй, зарим газар Uber хоёулаа ажиллахгүй. Янз бүр байд юм байна. Улс болгоны дотоодынх нь хууль дүрм, дотоодынх нь байдлаас шалтгаалаад аль нэг нь ажиллах юм уу эсвэл хоёулаа ажилтгүй юм тохиолдол байгаа. Одоо Словакт бол бид нэр яг машины хэрэгцээ гаргахад бол Uber ажиллаад маш гоё хямдхан үйлчлэгээ үзүүлж байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За одоо эмгүүр нь ороод цайз руугаа орон заяа. Тэгэл эмгүүр нь цэцэл түрээлэн байна. Айлаа гэдэг байна. Энэ янз бүр юм шиг байна яваадсан. Юу юутай юм бэ? Ямар том цайз үү? 21 төрлийн юм үзэх юм хайш юм бэ? 21 хэсэгтэй юм байна. Тийм ээ, тийм ээ. Одоо бид нар энэгээр орж байгаа юм. За манай эртний 1-р зуунаас үүссэн алдарт Братиславын цайз дээр ирчлээ. Словакийн ард түмний бахархал Сватофлук буюу Гегенфлук гэдэг хүний өшөн дээр ирчлээ. 846-аас 894 оны хооронд амьдарч ирсэн юм байна. Ромын үеийн хүн байна шүү дээ. Одоо энд чинь бүр ингээд Словакаар Рим 880 оны 6 сар гэж бичсэн байгаа байхгүй юу? Энэ Словак улстай бол одоо хамгийн ойрхон Польш, Чехийн бол хэлдэг байгаа. Тэгээ Чехийн бол хамгийн наадлын захын хот бол Чехийн Олмовиц хот байдаг байгаа. Тэгээд Олмовиц хот бол Монголын түүхтэй бол маш их холбоотой хот байдаг. Олмовицд бол Монголын одоо Ахмад төвгүүдийн дайнаар Цагаатаа хааны хүү Байдар Жанжин бол Олмовиц хотод бол амь өргөцсөн байдаг. Байдар Жанжин бол Олмовиц хотыг эзлээд 2 сар гарын эзлээд ерөөсөө эзэлж авч чадаагүй юм байлээ. Тэгээд ер нь хотыг бүсэлсэн байжгаад дотроос бол Чехийн одоо уурхач гэх юм уу те Чех Маровын одоо босогчд дотроос нь бослог гаргаа шүн гинтийн дайрал тэгээд тэр дүүнэр бол Байдар Жанжин алагдсан байт юм байна. Энийг сонссон Бүрий Жанжин тэргүүтээ хан өгөөд бол даруйхан ирж хотыг бол 2 хоногийн дотор эзлээд тэгээд Байдар Жанжины бол өшөөг авсан юм түүхтэй байт юм байна. Тэгээд Байдар Жанжиныг тэнд оршуулах ёсд бол одоо Байдар Жанжины тахилахад 20 мянган Олмовицын ирэг дээр бол дахид л өргөсөн гэх тийм өрөндийн түүхэнд бол тэмдэглэж үлдээсэн байт юм байна. Тэгээ Олмовиц гэдэг нь бол манай монгол үгнээс гаралтай гэж бол ярьжсэн олон ус гэж. Тэр Олмовиц голыг Монголын цэргүүд морьтойгоо гаталж яхад яг морьных нь олмоор ус нь ингээд татчихсан гэдэг. Тэрүүгээр манай Монголын цэргүүд олон ус гэж нэрлэжсэн байлээ. Тэгээд түүхийн бас энэ он жилүүдийн уртад бол Олмовиц гэдэг нэр нь хувраад одоо бол Олмовиц гол Олмовиц хот гэж
нэрлэдэг юм аа. Тэгээд Словак улсаас маань ойрхон байдаг. Тийм нэгэн бас түүх байдаг юм байна шүү. За тэгээд энэхүү гайхамшигтай цайз бол 1810 онд энэ чинь бүр шатсан юм байна шүү дээ. Тэр чигтээ шатаад 140 жилийн турш балгас байсан юм байна. Тэгээд 1950-ад онд энэ чинь бүрэн засварлаж дууссан юм байна шүү дээ. 1950-аас нэг 1963 он хүртэл нэг 12-3 жилийн турш энэ цайзыг бүрэн засварлаад яг дундад зууны үеийн хуучин ивэнд нь оруулсан юм байна. Бүхэл бүтэн 140 жилийн турш шатсан балгас байсан юмыг ийм гоё болгоцсон байна шүү дээ. Түүгээр хамгийн гол одоо тий онцлогтой юм байна. Гайхалтай сэргийн засварлалт хийсэн байна. Гайхалтай сэргийн засварлалт тий. Тэрүүгээр бол маш онцлог юм байна. За энэ одоо юу гэж Братиславскийнхаа Мари Антонеттийн энэ Францын Версалийн юу ирсэн ба шүү дээ. Версаль гэсэн байгаа. Тийм байна. Версальд байдаг энэ үзмрүүд ирсэн байгаа юм байна. Зургнууд нь нөө Версалаас зөөж авчирдаг. зөөж авчирснөө одоо жишээлбэл World Tour манай зан олзрын одоо борхтууд ингээ Парист ингээ явж идэг штэ. Тусгаана үзэсгэлэнд тавигдаад тэрэн шиг л аахгүй. Одоо Леонардо да Винчигийн зураг мургууд ингээ өөр Нидерланд, Америкт ингээ аялал хүмүүст үзүүлдэг тэрнтэй л адилхан байхгүй. Цайз нь ингээ харахад яг л би зүг хэлсэн юм да. Passat нь орчин үеийн Passatтай гэсэн. Яг л Янзлсан л юм байна. Шатцсан байсан 100 гаруй жилийн дараа энэ сэргээсэн юм 10 хэдэн жил сэргээлттэй хийгээд. Энд нэг гоё 3 ламын хөшөө байна да. Давхар загалмаа магалмаатай. Тэр Кирилл үсэг мэсэгтэй. Тэгээ энэ бас нэг шашны толгойтой юм байна да. 3 төрлийн энэ христийн шашны 3 урсгалыг л нэгтгсэн тийм л хөшөө юм шиг байна. Миний бодлоор бол би ч сайн мэдэхгүй л дээ ерөнхийдөө. Их гоё юмсаг хөшөө. Эдний бахархалны ердөөс төрийн талбайдар байдаг. Христийн давхар христ гэдэг бас урсгалыг шүтдэг юм байна да. Энэ давхар загалмаа нөө Тий, давхар загалмаа. энэ цайз бол ЮНЕСКОгийн соёлын үед бүртгэгдээгүй юм байна шүү дээ. Энэ зүгээр орчин үеийнх байж. Орчин үеийнх байгаа. ер нь бол ингэдэг юм байна. Одоо нөгөө нэг Европын холбоонд илсэх гээд нөгөө нэр дэвшсэн байгаа улсуудаар сая эднэр явлаа шүү дээ. Тэрнтэй адилхан ЮНЕСКОгийн соёлын үед бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байгаа юм байна. Тэгэнгუთ нөө ЮНЕСКОгоос энийг яг соёлын үед бүртгэж авах уу үгүй юу гэдгээ баталгаажуулаагүй байгаа юм байна л да. Ер нь бол ЮНЕСКОд бүртгүүлэх гэсэн тийм хүсэлт саналаа өгсөн тийм олон иймэрхүү газрууд байд юм ба шүү дээ. Бага баа. Тийм. Гэхдээ яг эднийд бол Банско, Штабница эдэргээ те Трнава эдэргээд бас гой тийм ЮНЕСКОгийн соёлын үеийн гоёмсог хотууд бол зөндөө байд юм байна. There is UFO. UFO. Yeah. We are going to UFO. Yeah, Okay. UFO panorama. Where you come from? Mongolia. Mongolia. Oh. Ale tady není drahé. Dobrý. Bratislava. Zítra je Treba poznať, kde sa lacno naje. Lebo sú aj drahé reštaurácie, sú aj lacné. Jo. Үнэтэй газар үнэтэй. Zítra jedeme do Praha. Do Praha. Jo. Vlakom? Co? Vlakom alebo autobusom? Jo, no, na auto. Auto, Jo. Máme auto. За бидэд дунаа мөрөн дээр сүндэрлэх алдарт UFO. UFO ч одоо эдний панорама юм да. Одоо хардаг харуулцтай хэсэг тийшээ гарах гэж байна. Hello. Hello. Phone? For adults, Yes. together, right? Yeah. May I ask where you're from? Country, please? What? Where are you from? Mongolia. Thank you. That's mean adult. Yeah. 52 евро шүү дээ. 52 евро. Дөрвөлээ дэш авах. So please, this door is gonna bring you up the stairs to the panorama deck. Yeah. And if you like to use the bar area for any food or drink, it's on this floor from both sides, right and left hand side. Thank you. За ингээд 95 метрийн өндөртөө Братиславын UFO Tower-аас мэдчилж байна. Братислава. Өндөр оргил дээр хахаар хэмэр сэргдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр шиг бас энэ дээр хахаар гоё юм байна. Хэмэр сэрэх бах. Энэ Малдав шиг бас юм Юноны зортой юм биш үү? Миноны зөөртэй тий. Нөгөө нийтийн тээврийн хөгжсөн газар байна. Тарамбаа юу юм аюу сайн явд юм. Тэгээ ерөнхийдөө төгжрөө авахгүй хот юм байна. Тэр нь сайн юм байна тий. Ийшээ өвөл ерөөсөө нар үзнэ гэж байхгүй юм байна өө. Манай энэ дунаа мөрөн ч манай монголчуудад их ээлтэй мөрөн шүү дээ. Хамгийн гоё харуулцтай газар нь ердөөс энэ талтай юм байна. Тийм байна тий. Энэ цайз, энэ сүм, тэгээд энэ улаан дээврүүд ингэж гарч ирээд голын иргмийг нь харагдаад
Тийм байна. Ерөнхийдөө хар уцнууд хамгийн гоё нэмэлттэй. Гой газар байна. Тэгээд Хөгжил нь бол яг хөө дажгүй те. дайжгүй юм. Дажгүй. Гэхдээ ер нь яг хуучин барууныхаа улсуудыг бодвол ер нь яаж гүйцэхтэй аргагүй. Энд Наадад чинь хэлсэн орнуудад бол хөгжил нь бол бас тэднэртэйгээ дийч гэж хөгжөг юм байна. Братиславын телевиз цаана байна. Кино хийдэг газар нь хаана байна гэсэн чи одоо байхгүй болсоо гэдэг чинь. Тэр үл Социуд барьж ирсэн юм шиг байна тий. тий социализмын үед одоо нөө хамтын нөхөрлийн орнууд гэж байсан үед одоо гоё биднийг одоо суралцсан амралтаар хурцаа эдний киног л үздэг байлаа шүү дээ. А би жоохон болохоор мэдэхгүй байна. Та нар л мэдэнтэй хөгжчүүд. Тийм ээ. Тийм ээ бид нар мэднэ. Та нар мэдэн. Та нар би арай л нэлэх байж тэр үед. Нутгийн зүг боцгоолж байна. Цагаан сарч боллоо тийм ээ. Сахилбат маш сайн байж энэ аял явж байгаа байхгүй. Сахилбат муу тэгэл хэцүү. Тэгэхээр баянгийн 7 хоногт нэг хурал болно. Аяллыг хурал. Нэг хүнийг айгүй шүүмжилж байна. Тэгээд тэр алдаа оноо гаргасан хүүхдийг дандаа шүүмжлэнэ. Тэрийгөө дандаа гахаа өгнө. Тэгэд 3 гахаа бол аяллаас байхгүй. Яг энэ одоо нэрийн нууцлээ те. Өфөгийнхөө иргэдэг ресторанд орсон кофе уух гээд. Түрүү өстө нөгөө арай л их хоол идчихээ тэгэл. Хоол сайдсан. Хоол баг идэгээд би хэлээд байгаа шүү дээ. Би одоо энэ сайн кофе ууч. Энд сая хоол идэх гэсэн чинь арай хоол ойрчих байна. За бид нэр 370 км яваад хуучин Чехословакийн нийслэл Прага хот руу одоо маргааш явах гэж байна. За Братислава бол социализмын үед Прагийн дараа ордог 2 дахь том хот нь байсан. Одоо бол Словак улсын нийслэл хот байна. Ер нь хүн амын хувьд 5.4 сая тэгээд энэ Братиславын орчмоор нэг 2 сая хүн амьдард юм байна. Братислав хот болон түүний тойрох нийтийн аваараа Уфо одоо панорамик рестораны хувьд бол за ерөнхийдөө энэ Лондонгийн те хамгийн өндөр барилгыг шаард бол 310 м-гээ заасан байна. За Эстоны тоолонд бол 314 м өндөр цамхаг байдаг гэж байна. Тэгээ энэ дээр бол ингэсэн байгаа байхгүй. За эндээс Лондон 1285 км, Лондонд байдаг хамгийн өндөр шаард барилга бол 310 м өндөртэй гэж байна. За тэнд Тайвань бол эндээс 8900 км-ээс Тайваны хамгийн өндөр цамхаг 508 м. Гуанжу хүртэл шүү дээ. Гуанжу 600 м өндөр цамхагтай юм байна. Токиогийн Sky Tower-ыг Токиог бичсэн байна. За мөн Парисын Эйфелийн цамхаг 330 м. Эндээс 1000 км. За мөн Нью-Йоркийн 444 м-ийг Empire State-ийг эндээс төрсөлсөн байна. Эндээс 6800 нэ. За Niagara Falls 159 м. Торонтогийн одоо алдарт CN Tower бид нар гарч ирсэн 553 м өндөрт. За Штутгартын Персентrum Штутгарт 217 км. За дэлхийн алдартай өндөр цамхагуудыг эндээс тэмдэглэсэн байна. За ингээд бидний Братиславын аялал Уфо ресторанаас ингээд үргэлжлээ явж байна. Бид нар сая 2 хоног Словак манай нийслэл Братислав хотод байжгаад тэгээд нэвтрүүлгээ хийцгээгээд одоо ингээд Словакаас Австрид явж байна. Одоо Австри, Словак, Унгарын хил дээр байдаг Парндорф гэдэг аутлет байдаг. Одоо дэлгүүр худалдаа авалтын шопинг хийгээд маш хямдхан тэгээд бүх дэлгүүрүүд байдаг. Одоо бүх брэндүүд байдаг. Тийш явж байна. Одоо нэг 18-нд яваад тэр шопинг дээр очив. Тэр 3 улсын хил дээр байдаг. Одоо Европтоос нэлээд дээгүүр ордог том шопинг мол байгаа. Одоо сарын харида чи бид чи одоо бараг 14 орноор аяллаа. Гэр орондоо харих цаг болжээ. Тэгээ нөгөө дандаа очиж үзэж байгаагүй хотуудаар ороод улсуудаар ороод явахаар тэгээд бас сонир сонирхолтой содон юм уу зөндөл таарлаа. Адал явдалтай ч явлаа. Одоо сайхан байна. Одоо найзуудтай гэртээ харъя да. Өдөд удахгүй цагаан сар. За нэг амар аутлет руу орох гэж байна да. Энэ аюу сони 3 улсын хилийн яг зам дээр байт юм байна тий. 3 улсаас ирж юм авдаг. Дизайнер аутлет. Бидэд Словак, Австри, Унгар 3 улсын хилийн зааг Парндорф гэдэг газар ирчлээ. Дизайнер аутлет. За яг энэ бидний ард харагдж байгаа энэ Boss, Gucci-гийн дэлгүүрүүд болохоор дундад зууны үеийн классик загварын байшин дээр ингээ хийцэн. Энд ирж үзэх. За юм худалдаж авахаас илүүтэйгээр тий сонирхож үзүүл сонирхож үзүүлэх аялал маягийн их гоё газар шүү дээ. Тэгээд энэ яг жижигхэн тосгон шиг мөртгөөсөө
тосгон тэр чигээрээ дэлгүүр юм. Нүсэр том автлаа. Нүсэр том автлаад байна. Амар юм. Явж бол барахгүй маань. Явж. Хэсэгэн зурал наагур нь яваал тэгээд. Яг бүгдийн үзнэгүүд өнөөдөр дуусахгүй юм шүү. Бидний бас энэ аяллаа нэг хэсэг болж байна. Энэ гайхамшигтай энэ Парндорф гэдэг аутлет. За бид нар сая Словакийн нийслэл Братиславаас яг 35 км явуул ирчлээ. За ер нь бол Братислав, Вена хоёр бол хоорондоо нэг 60 км байдаг. За мөн Унгарын Будапешт, Вена, Братислав гурав бол гуруула Дунаа мөрний ирэг дээр байдаг. Гуруула хоорондоо маш ойрхон байдаг учраас аялахад маш гоё тохиромжтой. Чанмансан гурав юм шүү. Нөгөө Бермудын гурвалж. Бермудын гурвалж. Бас ийш аялал үл айгүй амарх юм шүү. Так гэж явж шүү. Гурван орлоор. Та бүхэн тэгээ Шенгенийнхаа визийг аваад энэ гурван улсын гурван том нийслэлээр бас аялж үзээрэй. За тэгээд Фарндорф автлет. Европ трэвэлтэй хамт байгаараа манайхаа. Я босс Michael Kors, Prada, Gucci, Versace, Moncler гэдэг. Тэгээ брэндүүд байна да энэ үгээр. Ferragamo чи Итали шүү дээ. Италиано. Энэ Pandora, Dolce Gabbana шүү дээ. Машино наач бас юуних Италих Dolce Gabbana, Alberto Ferretti. Бали чи наач биш байгаа нэ. Hogan, Burberry, Armani тэр шүү дээ. Бидэд Словакиас бүгд найрамдах Чех улс руу орж ирж байна. Братиславаас Борногийн чиглэлээр гараад Параг руу явдаг байгаа. Параг ороход Борногоор дайрдаг байгаа. Тэгээд хордны замын вигнетийг бол заавал авах хэрэгтэй. Авахгүй бол тэгэл авч өгнө шүү дээ. Тэгэл нэг явхад ч 150 евроны торгуул. Буцаад явах чинь 150. Тэгэл нэг вигнетийг явж ирээд 300 евроны торгуул төлнө шүү дээ. Маш өндөр торгодог вигнет дээр. Энэ бол хууль. Тийм хууль. Хурд хэтрүүлснээс илүү торгодог шүү дээ. Айгүй Европын хууль бол хатуу шүү дээ. Итали, Франц хоёр бол зам дээр аваа явчихдаг. Одоо хаалтад зогсоол явсан километрээс шалтгаалаад хамтхан төлөө явждаг. Холланд, Нидерланд, Холланд, Бельги руу юу байдгүй. Урдны замын төлбөр байдгүй. Герман төлбөргүй. Одоо Чех, Унгар, Словак, Австри. Австрич ч бас жилээр авал 90 евро байдаг. Тэгээд 2 сараар авах юм бол 26 евро байдаг. Швейцарих вигнетийг авахгүй бол бас аюултай. Швейцар ч баян ор учраас 180 гэж нэг ирнэ төлж амжиг бол хэд хоногийн дараа 360 өрөөд ирнэ. Тэгэхээр амар. Тэр нөө Европт явах юм бол машин түрээсэлжрээд явах. За түрээсийн машинууд гочтой вигнеттэй байдаг. Өөрөө машин тэр юу ягаад хүнээс аваад унаа явах юм бол ер нь вигнетүүдийг маш сайн авч явах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Торгуулууд маш их ирдэг. Тэгээ хордны замын одоо хязгаараа сайн хараад явах. Энэ дээр одоо энэ зам бол одоо 130 км/цаг хүртэл хурдлах зам байна. Одоо тэрнээс 124-тэй явж байна. За тэгээ бидэд одоо 260 км-ийн дараа Чех улсын нийслэл Алтан барагт очих гэж байна доо. Тэгээд бидний дараагийн аяллаараа одоо хэдүүлээ эргээд уулзах байх та тий. Одоо энэ 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Канадын Ванкувер хотод уулзцаая. Намрын өдрөлдөнд айчтан ирдэ айны шолод лэштэн олсын дэгор цаштан отлоо широн бана цонхи тошта сэтгэл хөдлөн бодол дурсамж тадраа нэгэн намрыг отлаа нэгэн насыг